түрүүн академич Эрэгдлгойн хэлсэн энэ эрүүл мэндийн асуудал бол салбарын асуудал. Нэг яам дангаараа бодлогын бүтэн тодорхойлоод үр дүнд хүргэх ажил бол биш гэж хэлж байгаа. Энтэй бол санал нэгдэж байгаа. За яагаад энэ асуудлыг явуулсан бэ гэхлээр бид нар энэ одоо хүний эрхийн асуудал гэхлээр зөвхөн одоо нэг хууль шүүхийн байгууллагын л ажил гэдэг асуудал гэдэг хүрээнд л бодоод байдаг. Нэг эрүүдэн шүүхийн ч гэдэг юм уу тэр хүрээнд л бодоод байдаг. Гэтэл энэ хүний эрхийн асуудал гэдэг чинь хүний хөгжлийн суурь асуудал. Тэр хүний эрхийн талаасаа авч үзэх юм бол хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо гэдэг чинь Монгол улсын аюулгүй байдлын суурь асуудалтай бид нар одоо нүүр тулж байгаа гэсэн үг. Зөвхөн одоо бүр эрхт байдал тусгаар тогтнол Монгол улсын халдшгүй дархан байдал гэдгийг бид нар ойлгохдоо хүнээсээ эхлэх ёстой. Тэр ч утгаараа нодлон 11 сарын 28-нд улсын их хурал хүн төвтэй бодлогын шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан. Тэгэхээр энэ хүний заяамал эрхийн асуудал гэдэг маань үндсэн хуулийн одоо бичиглэлээс харахад бол Монгол улсын иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал болчихж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлын хөрөнгө оруулалтын асуудал, төсвийн асуудал, төсвийн хүрээний асуудал, төсвийн төсөөллийн асуудал гэдэг энэ бүх зүйлүүд бол хэмжигдэх нэгжтэй хүрэх үр дүнтэй хугацаатай зүйлс байх ёстой. Нодлонгийн хувьд бол төсөв бол энэ жил хэрэгжиж байгаа төсөв бол 2.7% байсан юм. Эрүүл мэндийн төсөв улсын төсөвтэй харьцах нь. Олон улсын дундаж жишгээр энэ бол 7% байгаа. Тэгжээж эрүүл мэндийн хатуу дэд бүтэц, зөөлөн дэд бүтцийн асуудал шийдэгдчихэж дараагийн асуудлыг бид нар ярих ёстой. Тэгэхгүй бол хэдэн зуун сая доллар хилд аваж алгуулдаг жирийн иргэдийн халааснаас хамаг амьдралын их усөр нь багхгүй болоод тэгэд идгсэн идгээгүй завсар нэг ийм стресстэй арт түмэн бий болсон. Тэгэхээр энэ утгаараа бол асуулт 3 асуулт. Нэгдүгээр жишээ татхад сая Баян суман дээр Төв аймгийн Баян суман дээр очиход энэ эрүүл мэндийн одоо барилгын зураг төсөл эх оны төсөвт ингээ оруулах гэж байна. Одоо ингээ барьж өгөөч гэдэг асуудал байгаа. Монгол улсын нийт 330 суманд хэддэн яг энэ хатуу дэд бүтцийн асуудал тулгамдж байгаа вэ? Энийг бүхэлд нь хөрөнгө оруулалт хийхэд улсын хэмжээнд ямар хэмжээний зардал хэрэгтэй байгаа вэ? Тэрнээс хичнээн хувь нь 26 оны төсөвт орж байгаа вэ? Өөрөөр хэлбэл хатуу дэд бүтцтэй холбоотой төсвийг асуумаар байна. Нэг. Хоёрдугаарт эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал, орон нутагт ажиллах тэр хөшүүргийн асуудал гэдэг энэ зөөлөн дэд бүтцээр ямар хэмжээний төсөв энэ эх жилийн төсөвт сууж байгаа вэ? Ер нь энэ асуудлыг цогцоор нь бүхэлд нь шийдэхийн тулд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалтын тухай яригдж байгаа вэ гэсэн хоёр асуултанд та хариулчих. Дараад нь тэгээд үгээ хэлье. За Чимбэрэн сайд. За энэ үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн одоо энэ гол чухал заалт бол ерөөсөө бид эмнэлгийн тусламжаа хангалттай ард иргэдэд хүргэх тэр дотроо яаралтай тусламжтай холбоотой асуудлыг бол нэлээд зөв шийдэж чадсан. Жишээлх юм бол төр даах тусламж үйлчилгээний дотор та даатгалтаас үл хамааран хэрвээ яаралтай тусламж үзүүлэх шаардлага болсон бол бүх эмнэлэг харьяал харгалзахгүйгээр үзүүлж чаддаг болсон явдал. Энэ бол бас нэг том дэвшил байсан гэдэг хэлье. Тантай санал нэг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ эрүүл мэндийн салбар зарцуулах хувийг нэмэгдүүлэх нь болоо туйлын зорилго. Тэр ч утгаараа бид 3 жилийн хөтөлбөр за мөн одоо маргааш гээд одоо эх 5 жилийн одоо бид Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөгөө бас ярьж байгаа. Энэ дотор бол эдгээр зүйлүүд бол нэлээдгүй сууж хэмжих үзүүлэлттэйгээр орж байгаа гэдгийг хэлж байгаа. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ технологи сайжирсан. Би бол одоо салбараараа бахархдаг. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гэж Монгол хүн эх орондоо хамгийн одоо орчин цагийн технологиор эмчлүүлдэг байх тогтолцоог хийх гэж зорж тэмцэж явж байгаа эрүүл мэндийн салбарынхнаар бол бахархж байна. Олон ч зүйлүүдийг хийж чадсан. Бид өгшөөж хийх олон орон зай байгаа. Энийг дэмждэг бид бас сантаа болсон. Эрүүл мэндийн дэмжих сангаараа дамжуулаад шинэ технологиудыг дэмжиж нутагшуулахад Монголдо хийдэг болоход бас бид их зорилготой ажиллаж байгаа. Гэлээ гэхдээ эдийн засгийн хувьд бол бид дандаа өгөөжтэй байхыг тооцох ёстой. Зүгээр л одоо бүх технологиг авчирна гэдэл хамаг мөнгөө үргэлгэн байдлаар зардаг биш, оновчтой авчирдаг, хийдэг. Нэгэнт одоо цөөхөн тохиолдол өвчин байх юм бол харин гадаадд яваад ирэхэд нь зардлын 100% даачдаг ийм тогтолцоо руу орохыг зорж байна. За 330 сумын хатуу болон зөөлөн дэд бүтцийн тухай та ярьлаа. За зөөлөн дэд бүтцээс нь ярив. Ер нь бол хүний нөөцийн хувьд бол дэмжлэг бол нэлээд сайжирсан. Өнөөдөр сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид 40% нэмэгдэл авч байгаа. Сумд ажилласны
5 жил тутам бас нэмэгдэл цалин 13 дахь сарын цалингаа авчдаг болчихсон. Тийм ээ. Энэ болгон бол одоо энэ том өргөн удам нутагтаа болон бүрт одоо эмнэлгийн тусламж байлгах гэсэн том зорилгын л нэг үйл ажиллагаа шүү. За 330 сумын хувьд бол одоо бүгдээр ямарсан үйл ажиллагаа хийх дээвэртэй, үйл ажиллагаа явуулах орон талбайтай, тоног төхөөрөмжтэй мөн төдийгүй бид бас мобайл технологи хүртэл оруулаад ингээд ажиллаж байгаа. Тэр дотроо түрүүний хэлдэг Азийн хөгжлийн банктай холбоотой асуудлаар бид сумаас аймаг руу иргэнийг тээвэрлэх тогтолцоогоо сайжруулах амбуланс буюу явдаг одоо эмнэлэг түргэнэ веб камераар хяндаг, интернеттэй тээвэрлэлтийн явцдаа зөв эмчилгээ хийгээд авэждаг байхаар 150 гаруй одоо ийм явуулын машин энтер бол оруулаад ажиллаж байгаа. Тэгээд бодсон хүчнийг бас сургаж байгаа. Энэ бол чухал. Харин нөхөн жорлон багасгах асуудал бол зарим сумын эмнэлгүүд дээр нөхөн жорлон байсаар. За баярлалаа. Дараагийн гишүүнээс өмнө банк ороо зэрэг хуралдаад байгаа болохоор бейсинг гишүүнийг асуулт асуух гишүүнд нэмье. За одоо хэрлэн гишүүн асуулт асуунаа. За бүгдд нь өдрийн минь төргий. Надад 3 асуулт байна. За энд тараасан материал дээрээс харахад энд нэг эрүүл мэндийн нийт зардалт хувь хүний төлөх төлбөрийн эзлэх хэмжээ 2008 оноос хойш тасралтгүй өсөж байгаа. 2020 оны байдлаар одоо эмчилгээ үйлчилгээний зардлын 43.7% нь хувь хүний хармаанаас гарч байгаа гэсэн байна. Тэгэхээр энэ тоо өнөөдөр 24 онд энэ тоо нэмэгдсэн үү, буурсан уу гэдгийг би тодруулж асуумаар байна. 4 жилийн хугацаанд энэ тоо яасан бэ гэж. За 26 оны төсвийн одоо нэг баримтгчиг дотор ирсэн нэг санаа байсан. Тэр нь юу гэхээр иргэний хармаанаас гарах одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлөө төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар тэгээд яг онцгой чухал хойшлуулшгүй эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлэх замаар санхүүжилтийнхаа бас одоо энэ эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өөрчлөлтийг оруулна гэсэн нэг ийм зорилт ороод ирсэн байсан. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн яамнаас одоо энэ цаашдаа иргэдийн хармаанаас гарах төлбөрийн хэмжээг нэмэх юм бодлого баримтлаад байгаа мó, бууруулах бодлого баримтлаад байгаа мó гэдгийг би тодруулж асуумаар байна. Хэрвээ нэмэх бодлого баримталж байгаа бол одоо тэгэл хин нэг нь өвдлөх чинь тэргээр бүл тэр чигээрэл энд хилмигдээ явчихдаг л да, нэрвэгдчихдэг. Тэгэхээр энэ асуудлыг ер нь цаашдаа яах гэж байгаа гэж. За хоёр дахь асуулт нь болохоор энэ 2020 онд 18.3 сая тохиолдол одоо тусламж эмнэлгийн улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ 18.3 сая тохиолдолд үзүүлж ирсэн юм байна. За энэ тоо 24 онд 43.7%-аар нэмэгдээд 26.3 сая болцсон байна. 24 оны тоогоор. Өөрөөр хэлэх юм бол 3.5 сая хүн амтай гэх юм бол бараг ердөөсөө толгой дараалан жилдээ 7-оос 8 удаа эмнэлэгт очдог юм шиг ийм тоо гарч ийн л да. Тэгэхээр энэ дээр дүн шинжилгээ хийсэн үү? Ер нь өвчлөл нь нэмэгдээд ингээ хүмүүс байнга эмнэлэгт очиод байгаа мó? Эсвэл одоо ердөөсөө эмчилгээний чанар нь одоо сайн биш болохоор өвчин эдгэрхгүй болохоор ингээл эмнэлгээс салахгүй байгаа мó? Үгүй л энэ санхүүжилт чинь цаанаа асуудалтай байгаад байгаа учраас одоо ингээд хуурамч одоо юу гэдэг стор нийдэг ч юм одоо эсвэл яадгийн хуурамч онш монш тавьдаг ч юм уу тийм байдлаар санхүүжилт авах асуудал ийм алдаа гараад байгаа мó. Тэгэхээр танай ер нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн энэ тогтолцоогоо өшөө илүү ил тод шудраг нээлттэй болох тухай дээр та салбарын сайдын хувьд яг ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байгаа. За энэ хоёрыг л асууя. За хариултчин бүрэн сайд. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь карбоноос гарч байгаа санхүүжилтийг бууруулах том зорилготой. Тэгэхэд бол нэг хэсэг овоо буурч байснаа нөгөө 45%-аас чинь овоо буураад 40% өндөр орж ирээд тэгснэ буцаад одоо өнөөдрийн байдлаар бол одоо бүр цадгаа аллаа шүү дээ. Одоо бүр эмчлэх юм байхгүй та гаднаас одоо тэрийг авчир энийг авчир гэж загчаана гэдэг маань өөрөө бол буцаагаад нөгөө карбоноос гарч байгаа зардлыг бүр замбрааг болгож байгаа. Тэгэхээр бид үндсэн зорилгоос одоо ухарсан байна гэсэн. Энийг бол бууруулах том зорилго тавьж байгаа. Тэгээд бууруулахын тулд та бас чухал зүйл анзаарсан байна. Нэхэмжлэгийн тоо жилд гарч байгаа нэхэмжлэгийн тоо тийм ээ. Нэхэмжлэгийн тоо чинь бүр 18-аас 20 эдэн сая 24-5 сая руу орж штэ. Тэгэхээр энэ нэхэмжлэг өөрөө ингэж ихсэж байгаа гэдг нь бид хяналт тавьж чадахгүй байгаа л гэдгийг нэг том илрэл. Нөгөө гүйцэтгээд байвал санхүүжилт бай гэдгийг нэг бас нэг илрэл энэ мөн. Хоёрт эрт илрүүлэг гэдэг нөгөө эмнэлгийн үйлчлэг хийсэнтэй холбоотой сая 1.7 сая иргэнд эрүүл мэндийн үйлчлэг хийсэн. Үүнтэй холбоотой бас олон өвчлөлүүд илэрсэн. Энэ ч бас бүрч муу байсан зүйл гэхгүй. Тийм ээ. Жишээлбэл одоо өсвөр насны хүүхдүүдэд хотоодны өрөвсөх өвчин их байна шүү дээ.
Өнөөдөр бид хеликобактер буюу энэ хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс бүтээгдэхүүн үүнтэй холбоотой хеликобактерийн халдвар. За ингээд үүнээс улбалаад одоо ходоодны хорт авдрын өвчлөл ямар их байгаа вэ? Энэ болгон бол бас энэ эрт илрүүлэг хийгээд олон өвчнийг бас илрүүлсэнтэй бас холбоотой гэхэд бас буруудах. Олон хүчин зүйл байгаа. Ганцхан зүйлээс болоод энэ ингэцэн гэж бол хэлж чадахгүй. За нөгөө талаасаа бас бид бас эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр чанарын асуудал бид ярьж байгаа. Тухайлх юм бол эмнэлэг доторх эмнэлгийн дотоод халдвар. Одоо олон эмийн дасалтай олон антибиотик дэсвэртэй энэ бактериудын халдваруудаас их байна. Эдгээрүүд хүртэл одоо энэ эмнэлэгт буцаж хэвтэх, дахин эмчлүүлэх асуудлыг хүртэл нэмэгдүүлж байгаа. Тэгээ үүнийгээ бид бүртгэж чадахгүй, тийм ээ, бүртгэлээ хийхгүй. Энэ байсан бас хуучин цагтаас их зөв системүүд ажиллаж байсан. Тэгвэл одоо энэ чанараа хяндаг тогтолцоогоо хүртэл одоо бид бас алдчихжээ. Тэгээд эмнэлгүүд нь болохоор аль болохоор богино хоног төвтүүлээ гарах хүсэлтэй болчихсон. Тэгээд тэр нь одоо гүйцэд идгээгүй байж байгаа шархан задгаа халдвар авдаг ч гэдэг юм уу, бүрэн идгээгүйгээс болоод буцаад хэвдэг ч гэдэг юм уу. Тэгэл энэ маш олон хүчин зүйл байна. Тэгэхээр би бас тантай санал нэг байгаа. Ер нь бид одоо энийг засахын тулд энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулъя гэдэг хөтөлбөрөөр яриад байгаа юм тэр. Одоо энэ хөтөлбөрийг бид одоо засгийн газар батлуулаад хэрэгжүүлэх ажил нь маань эхэлнэ. Маргааш одоо засгийн газраар саяны хяналт шинжилгээ хийсэн тайлан маргааш даатгалын тайлан орно. За үүнтэй холбоотой засгийн газраас тогтоолууд гарна, өөрөг чиглэлүүд өгөгдөнө. За тэгээд эрүүл мэндийн салбарт бас болж байгаа зүйл байна. Засах залруулах зүйлж бас байгаа. Тэгээд энэтэй бол одоо нүүр тулаад ажиллахаас өөр байхгүй.